За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэндээ гойлог оршихуй нууц буюу ямар нэгэн хориггүйгээр турхан номын зохиолч, стрессгүй амьдрах нууц номын зохиолч, гойлог оршихуй нууц төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч итгэл мэдчилж байна. За та бүхэндээ өнөөдөр би Good Mom-ын Bosch-ны энэ рецепт буюу жорыг оруулж байна. Тэгээд би үргэлж хэлдэг зөв хооллолт 1, зөв хооллолт 2 хичээлээрээ та бүхэнд хангалттай хэлсэн байгаа. Та бүхэн хэрвээ үзээгүй бол миний зөв хооллолт 1, зөв хооллолт 2 хичээлүүдийг үзээрэй. Энэ хичээлүүд дээр би юу гэж хэлсэн бэ гэхээр хүн өдөрт 4 аяга хоол идээд 5 аяга хоол идээд тийм турч болноо, жингээ хасч болноо гэдэг тухай яриад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ Good Mom Bosch шүлний би калорийг хамгийн сүүлд энэ видеоны хамгийн сүүлд тооцож оруулсан байгаа. Та бүхэн тэр калорийн хүснэгтээс хараад өөрсдөө дүгнэлт хийгээрэй. За хүн ер нь өдөрт 4-5 аяга хоол идэх тур болцоотой юу гэдэг үндслийг би энэ калорийн жишээн дээр оруулж өгч байгаа юм л да та бүхэндээ. Тэгэхээр энэ ягаад турах үндсэлтэй байна гэхэлэр шүлтэ хоол ер нь маш ашигтай байдаг. Чин хасах гэж байгаа хүмүүс ялангуяа шүлтэ хоол маань өөрөө хүнд шимт хижээлүүлдэг, дээрээс нь хүнийг өсгөдгөө, ядраадгүй, тэгсэн мөртлөө калори маш багатай байдаг. Тийм болохоор та бүхэн хэрвээ миний тэнцвэртэй зөв хооллолтын зарчмаар турж жингээ хасч эрүүлж ийм хүсэл сонирхолтой байгаа бол миний калорийн энэ хүснэгтэнд анхаарлаа хандуулаарай. Good Mom. Калорийн хүснэгтийн тайлбар. За та бүхэн харж байгаа энэ бүх орцоор нь Good Mom-ын энэ хийж байгаа бүх орцоор нь бүтээгдэхүүнүүдийг жигнээд грамлаад тавилаа. Тэгээд тэнд агуулгадж байгаа уураг, өөгтос, нүүрс усыг бас давхар харуулсан байгаа. Хэрвээ та бүхэн тэнцвэртэй зөв хооллох гэж байгаа бол тийм ээ бас та бүхэнд тэнцвэртэй зөв хооллолт гэдэг маань өөрөө тухайн хүнд ногдох одоо уураг, өөгтос, нүүрс усныхаа хэмжээг тэнцвэртэй зөв хэмжээнд барихаа гэж би хэлсэн шүү дээ, тийм ээ. Уураг маань ерөнхийдөө бол тухайн өдөрт идж байгаа хоолны 30% байх ёстой, өөгтос нь 10% байх ёстой, нүүрс ус нь 60% байх ёстой гэд би зөв хооллолт 2 хичээл дээр та бүхэнд ярьсан шүү дээ, тийм ээ. Тийм болохоор одоо эндээс юу харагдаж байна гэхэлэр ийм харагдаж байна л да. За нийт жин нь болохоор 4240 грамм болж байна, тийм ээ. Тухайн юунд шүлэнд агуулгадж байгаа уураг, өөгтос, нүүрс ус килокалорийн тусна гаргаад ирчихсэн байж байна энэ ч тийм ээ. Тэгээд 100 грамм одоо 100 грамм шүлэнд маань хэдэн грамм калори агуулгадж байна вэ гэдэг дээр хамгийн сүүлчийн 100 грамм шүлэнд ноогдох нь гэд байж байгаа тийм ээ. Та бүхэн энэ дээр анхаарлаа хандуулаарай. Тэгээд 100 грамм шүлэнд ноогдох нь гэхэлэр ерөөсөө 100 килокалори 100 грамм шүлэнд ноогдож байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тухайн хүн маань өдөрт 100 кг жинтэй хүн бол 2300 ккал идэж жин хасагдана гэд яриад байгаа шүү дээ. Би зөв хооллолт 2 хичээл дээрээ 1 хичээл дээрээ тодорхой ярьчихсан байгаа. За тэгэнгүүт яах вэ гэхэлэр нэг аяга хоол маань ерөнхийдөө 250 орчим грамм болдог тийм ээ. 250 грамм гэдэг маань хэрвээ бид нар шүл уугаад авах юм бол 250 ккал л идээд ахна шүү дээ. 250 ккал. Тэгэхээр өдөрт 5 аяга хоол идэхэд 1250 ккал идэх нь. Тэгээд дээрэс нь өглөөнийхөө хоолыг оруулъя. Өглөөнийхөө хоолыг оруулаад за тэгэд одоо тухайн хэдэн калорич байдгийг оруулаад тооцчих. Тэгээд энэ
4 аяга 5 аяга хоолоо 5 хуваагаад идчих. Хэрвээ та хүсэх юм бол би энэ хүснэгтийг бас та бүхэнд өгч нэмэлтээр энэ нь болохоор энэ Good Mom-ын энэ боршны хамгийн сүүлд нь цэцгийг хийжсэн тийм ээ. Цэцгийг хийгээд тэгээд талах тавьсан байсан шүү дээ. Тэгэхээр үүнийг бас нэг цэцэм талах хэдэн грамм байдгийг ойролцоогоор тэгээд дээрэс нь хамгийн туслагтай цэцгийг аваад 30% туслагтай манай Монгол цэцгийн чинь голцоо туслаг ихтэй байдаг шүү дээ. Цэцгийг аваад тэгээд нэг цэцэм талахтай тэгээд цэцгийг хийгээд идэх юм бол нэг хоолн дээр чинь 174.6 ккал нэмэгдэх нь шүү дээ. Тэгэхээр та талхаа идээ цэцгийтэй идэх үү? Эсвэл цэцгийгээ баг хийгээд талхаа багасгах уу? Яаж хооллол тань зүгээр байна гэдэг таны л асуудал болох нь шүү дээ. Тэгээд та бүхэн минь хоолоо сайхан зохицуулж идээрэй. Тэнцвэртэй зөв хооллолтоор жингээ хасч эрүүлжээд тэгээд маш сайхан үр дүн гаргаарай гэд та бүхэнд амжилтыг хүсээрээ. Анхаарал тавьсанд баярлалаа.